одоо хоёулаа хэрэгжээ болиах. Одоо 10 дугаарын туршид хоёулаа бүх дугаар дээр хэрэгжлээ. Паттайягийн халуун нараа цэнхэр далаатай шинэ өдөр инхүү эхэлж байна. Өнөөдөр манай хоёр оролцогчийг аялын хамгийн өнгөлөг, хамгийн хөгжилтэй мөчүүд хүлээж байгаа бололтой. Нэг баяр наадам маань болохоор ийш харуулбал бүр ингээд хүн хөлбөр пик. Тэд Паттайягийн алдарт далайн эргээр аялаж, усан онгоцоор зугаалan жуулчдын хамгийн их зардаг иргэдээр очих болно. Өнөөдрийн дугаар адал явдал, инээд, гомдол бас торгуул зэрэгцсэн өдөр болно. Бид хоёр хоёулаа зэрэг торгуулсан бол эдний шоу гэсэн самрын шүү дээ. Хоёул утгагүй болох уу? Хоёулаа зэрэг бүх мөнгө хаях уу? Ой, юу хүмүүс вэ? Өглөөний минь. Йоо, дуслаа да. Хүнс авъя л да өсөд штэ. Би өндгөл аавна. Тэгсэн чи эн чи өндөг зардаг газар нь онгоогоогүй юм биш. Энд байна да. Энд ихтэй чанцсан өндөг байгаа даа. Оо. За би надад нэг өндөг аваад чи би зөв хоёр өндөг авъя гэж бодож байна. Харин тийм. How much? Five. One, five. Four. Дөрөв ширхэг. Йоо. Two. Thank you. Ингээ өгчлөө. Би нэг юм авахгүй байхгүй юу? Миний тэнд одоо лууван сонгон дахиав шүү дээ бүхэлдээ. Тэгэхээр би илүү юмд мөнгө үрээд ямар ч тач өндөгч нь олохлоороо юу шүү дээ. Өглөөдөө шаарж итгэхэд айгүй амар байгаа байхгүй юу? Одоо болоо. Арсаах одоо ингээд тэгэхээр чин 5 удаа хоол хийх хүн савна гэдэг чинь. Нийлээл мөнгө өрхөндөө. Гэтэ ер нь 5 л гэдэм билээ. Өмнөх юун дээрээс би яг 4-өөр гуйж авсан л да. Тэндээс барсаах өндөг авахаар саяных угаасаа буулахгүй. За юу авах вүлээ? Өнөөдрийн 2, маргаашийн 2. Өнөөдрийн 2, маргаашийн 2. Өнөөдрийн 1. 5 өдрийн хүнс юм уу те? Биш 5 өдрийн 5 удаагийн хүнс юм уу те? Тийм байна те. Сүнс ирээгүй байхад ингээ харсан чинь зах дээр мопедэн дээр сууж байгаа хгүй би. Нэг улаанлал, нэг помидор надад байгаа. Помидоро, нэг помидоро байгаа. Тэнгууд би 1 2 3 4 помидор, 5 өндөг, 100 г будаа. Угаа будаа гайгүй будаа байгаа. Тийм. Тэгэхээр явъя. Ерөөсөө амархан баг зэргийн ногоон сонгон аваад авъя. Хулгайлчул яах вэ помидор? Помидор хулгайлчул яах вэ? Помидор хулгайлчул яах вэ? Ногоон сонгон байна. Тийм биш. Энэ ямар хөөрх юм бэ? Брокколитойгоо, мөнгөтэй, ловон, юу эрдэнэ шишмжтэйг ингээ бүгднийг хийцээ 20 бат гэж байна. 20 бат гэдэг чинь 2000 төгрөг өстэй. 2200 ч юм уу нэг. 1 kilo. How much this one? 60. Okay. 60 бат гэнэ 1 kilo. Энэ дөрөв шиг явчих. Ах маань ер нь юм хямдруулах дургүй хүн юм шиг байна. Сая эмхтэй хүн хямдруулсангүй штэ. 20 бат гэсэн үү? За миний хоолны хамгийн чухал нь улаанлал өндөг хоёр юм чаа. За авъя. Капконка. За өндөг авъя. Аха. Brother X 5.
How much this one egg? How much one egg? 1 baht. 5 baht. За вечер надад 5 бат үлдсэн байх ёстой шүү дээ. Миний нөгөө нэг зоосон мөнгөийг санаж байна уу та нар? Тэ? Зоосон мөнгө маань үлдсэн байгаа шүү дээ. Thank you so much. Ах маань бас 1 бат хямдруулаад өгчлөө. Тэ 24 батад өгчлөө. За болоо. Явах уу? Болсон. Гүү. Одоо ерөөсөө тийм юм байхгүй. Одоо ерөөсөө боддоор амьдрын. Гоё юм аа. Нэвтрүүлэг дуусгаар бидэхтэй. Өчигдрийн нөгөө нэг амтны хүрээлэн дээр очсон шүү дээ, жимснээ. Дараа гэр бүлээрээ хүүхдүүдээ аваад ирнэ хөө. Паттайяд ирсэн манай хоёр оролцогч энхүү хот дахь анхны худалдан авалтаа хийлээ. Магадгүй энэ нь аяллаа төгсгөлд хэн ялагч болохыг шийдэх хамгийн чухал худалдан авалтуудын нэгч байж мэдэх юм. Гэхдээ энэ удаагийн худалдан авалтын хамгийн сонирхолтой зүйл нь манай хоёрын худалдан авалтын үнийн дүн нэлээд зөрүүтэй байлаа. Нэг нь арай зоригтой зарцуулсан бол нөгөөх нь бүр илүү хэмнэж үлдсэн мөнгөндөө анхаарч байгаа бололтой. Одоо л жинхэнэ стратеги эхэлж байна да. Учир нь аяллаа төгсгөл ойртох тусам нэг буруу худалдан авалт хүртэл бүхнийг өөрчилж мэдэх үе иржээ. Аваад байгаа болтойгаа юм. Төлөвлөсөн. Яг тэгэхээр Лаос өртөг хамаагүй бага байгаа байхгүй. Тэнгүүт тэнд ингээд хүнсээ авчих юм бол Паттайяд ирээд Барсаах бол эндээс авах. Тэгэхээр надаас илүү худалдан авалт хийн гэдэг бол бодолтой авсан. Тэгээд яагаад би анхнаасаа дахианы мах гэдсэн гэхээр дахианы шул гаргаад уушин. Дээрс нь нэг хэрчээд давстай чанаад тэгээд хөлдөөчөөд тэгээд наашаа цаашаа яваад байгаа байхгүй. Би тэгтээ нэг айдастайсан. Наашаа цаашаа явах хугацаанд муудчих үү дээ гэд. Тэгэхэд л өчигдөр ингээд хүүтнэр байгаа байхгүй. Хэрчээд бэлдсэн байхгүй. Тэгээд одоо энэ чи би ингээд яг ингэж аваад яг ингээд тооцоосноор идээд яваад байгаа. Баавар цайгаа уучин. Амин чанарыг бол байнга хэрэглээд байгаа өглөө оройдоо. Гэхдээ өнөөдөр бүр нэг цаанаасаа бас нэг баавар Монголоос санаад төсөвтэй цагаач чанаад гэнэ санаад өдрөөсөө дасах маягтай баг өсөвдөө яваад сураад байгаа юм шиг. Гэтэ яг битэрийн өрсөлдөөн бол бас маш гоё хаппи болж байгаа гэж бодож байгаа шүү. Одоо баг Монголд очиод камер дагчих гэж бодохоор л. Энэ чи тэгээд ийм юм байна. Ингээд байж байгаа л би тэгэл машин зогсоод харангууд дээл камер үзээвч. Энд явж байхад л ингээд үзээ. Сүүлд нөө микрофон зүүснээ мартдаг болчих юм байна. Их дуртай юу? Зөндөө ер нь бол бууз, банштай шөл, хуушуур гэж дуртай. Харин би одоо Монголд очиод ёстой нэрээ 5 цүлийн хууш үрэж байна. 5 цүл амар зэрэг. 5 цүлийн шүл, 5 цүлийн хууш үр. Ямар гоё гээ. Минут хатаа байсан. Хоёр зүрхний хөнөлөө. Бааврын хийцтэй цайгаа ууя. Тэнгүүтлээ өдөр нөгөө нэг Покогийнхаа кофенаас яг нэг өдөр үлсдэг байхгүй юу? Гадуур нөгөө нэг явдсан штэ. Юм хүмүүзээ явж хахад яалтчгүй гол харалж эхэлдэг байхгүй юу бүр. Тэнгүүтэл нь Покогийн кофенаас уугаад өглөө дарч яваад байгаа. Одоо яг сураад байна. 21,000. Яг бүтэн өдрийг яаж тавих. Надад бол одоо ингэ бодгоо эхний 3-4 өдөр бол жоохон чанга байсан юм байна. За одоо бол би хөнгөрөөд айгүй гоё сайхан болж байна. Тэгээ хоол идээд гараа. Өнөөдөр одоо Паттайягаар тойрш. Тэгээ энэ палаж эмгээг Паттайяда зориулж өчигдөр авсан. Дуулала гэдэг цахаар. Уул ус нутаг ус те ааруул эзгийг санаанд орж ирж штэ.
Яа миний монгол шиг сайхан хаа вэ? Тэгээ би боддоо ш ингээ гадаадд маш удаан байсан хүмүүсэд ч олон жил байт. Тэр ингээ хийстэй сүтэд цаохоор яг юм бодогддог байх гэж боддог байхгүй. Тэг яг ингээ яг ч юм сүтээ ингээ хийстэй сүтэд цаасан чи шууд л нэрээ хөдөө тал өрөмтэй талах, өрөмтэй борцог. Юу вэ гэсэн чинь сайн нэг алдаа гаргачихжээ. Илүү өндөг помидор авчижээ. Дээрийн нөгөө шагналын хийцтэй цагаа ашиглаагүй байгаа шүү дээ. Би энийг уучгуудаа тэг өглөөний цандаа тийм бодоо модоо хураач. За ерөнхийдөө манай Паттаяд ирсэн энэ байр маань бол Паттаяд галтгоотой байр олно гэдэг маш хэцүү байсан. Бижи Travel-ийн хамт олон маань бол галтгоотой буудлал олох гэж маш их хичээсэн. Тэгээд яг энэ байрыг олсон. Гэхдээ энэ хөрхөн галтгоо байна, цочны өрөө байна, нойл байна, унтлагын өрөө байна болчихж байгаа байхгүй юу. Тэгээд яг баг саг юмнууд нь нөгөө нэг анх буусан буудалтайгаа хүн харьцуулаад байд юм байлээ л дээ. Тийм учраас нэг асуудал бол бас байхгүй санаа зовох юм байхгүй шүү манайхаа. Тайгын бааврынхан хийцтэй цаг уучаад гарна. Тайгын бааврын хийцтэй цаг бол ер нь хоол штэ, хоол. Баргийн шүлнэс бараг илүү шүү. За одоо харъя л дээ. За зогн төрүүлчмээр явах юм. Ядж байгаад бас овч бас айхтар юм аа. Юус юм амар амарх юм бэ? Ингээл болоорой. Ингээл болоо. Тэгээд хийцээ хутгах гэсэн үг. Ингээл. Тэгмүүдээ би энэ юм дотроо юм шарт тустай байна. Нэг халбах шарт тустай. Зүгийн бол шар тосмосны савлгаа их амар тий. Яг ингээ нэг халбаар нийцсэн. Тэгэхээр зүгээр ингээд хотгоч. Тэгэд энэ хийцтэй цааны чинь бас гоё юм. Борцогтой. Сая би ядаж 1000 төгрөг хэмнэх байсан байгаа байхгүй юу? 1000 төгрөг хэмнэх байсан байгаа байхгүй юу? Одоо очиод буцаа гэвэл яг бол хаажлаараа андуурчжээ энийгээ буцаая гэд хэлвэл. Йой. Пүүх, ийм гоё юмтай байдаг лөө. Хөөх, хүүхэд нас шууд толгойд дурсамж болон сэргэж штэ. Барса шагналынхаа баавар борцтой, боорцогтой цайгаа уугаад багнасаа нутгаа саналаа гэв үү? Аргагүй дээ. Хүний нутагт явхад эх орны амт хамгийн их өгүүлэгддэг гэдэг. Яах аргагүй үнэн. Тэр тусмаа Монгол ах уй, Монгол амтыг шингээсэн бүтээгдэхүүнүүд илүү дотн мэдрэмж төрүүлнэ. Сүүлийн жилүүдэд манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд үнэхээр чанартай, өнгө төрх сайтай болжээ. Амт, савлгаа, хэрэглээ гэд олон зүйлээрээ гадны бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхөр хэмжээнд хүрсэн нь бахархмаар санагдана. Тиймээс ч гадагшаа аялах таач тэр гадаадад амьдарч байгаа ойр дотны хүмүүс дээж тэр Монголынхаа үндэсний бүтээгдэхүүнүүдээс авч өгч илгээж байгаарай. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин гэдэг эх орныхоо үн цэнийг авч явж байгаа нэг хэлбэр байж мэдх юм. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг Бижи Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Пока, Сингапурын номер 1 кофе,
Пока. Та мөрөөдлийн хурмаа ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Цэнхэр далайн гэрэг, нар жаргах торгон агшин. Зөвхөн та хоёрын хайрын түүх. Энэ бол зөвхөн нэг өдрийн баяр биш. Насан туршдаа дурсах нандин түүх юм. BG Travel таны хүслийг бодит болгоход бэлэн байна. Нийслэгийн тийз, зочид буудал, хурмын яслал, хурмын тансаг чимэглэлээс эхлээд таны хурмыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, танд болон таны зочдод дээд зэргийн тав тухыг мэдрүүлж, цогцоор нь шийднэ. Та зөвхөн жаргалтай байхад л анхаар. Харин бусдыг нь бидэнд даатга. BG Travel. Дэлхийн хаанч таны хайрын түүхийг бид урлана. Өөх, энэ бүр 4 давхар гэж юу? Turtle chips. Төгс гэдэг мэдхүүч. Хамт чанарын төгс хослол Orion. Анх 20 дугаар зууны ихэнх үед Эрдэмтэд уургийн пептидийг нээгнэлрүүлж Нобелийн шагналыг хүртэж байжээ. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Сарлагын уулын оргилд усны тунгалгаар ундаалж, эмийн 100 орчим ургамлаар хоололдог учраас сарлагын сүүн дагуулгадах уургийн хэмжээ хамгийн өндөр байдаг. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтолт муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 20 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг 2 халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Жинхэнэ солонгос бэлэн гомон Самья. Албан ёсны дистрибьютор Баясах хүч. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цай. Гоцлонгийн өх. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус үүдэлсээр гэрэлтэн. Силония. Костар. Эцэг харийн илэрхийлэмж Orion Костар. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Силония. Хурцнаар халуун уур амьсгалтай Таиландд бүтэн өдөр зураг авалттай явна гэдэг амаргүй. Гэхдээ Огийг харахад арьсаа маш сайн арчилж, гоо сайхандаа үнэхээр анхаардаг нь анзаарагдана. Тиймдээ ч энэ хэдэн өдрийн турш халуун наранд явсан хэрний арьс нь бараг л түлэгдэж харлсан шинжгүй харагдаж байгаа юм. Түүний гол нууц нь Силония уудлистэй нарны тос байх нэ. Халуун уур амьсгал хурц нарны үед арьсыг хамгаалахаас гадна чийгшүүлж, арьсыг ядраахгүй байхад тусалдаг байх нэ. За өнөөдөр чинь жинхэнэ нарны тосоо. Дарваатал төрөхгүй л далайн эрэг гэж байна. Гээ дос нөгөө нэг юм уу суулгах гэдэг юм шиг. Дэши нисгэж мисгэж юм уу. Юм яриад биш шүү. Тэр өнөөдөр маш сайн нарныхаа тосыг нээлж аваад
Энэ ард нэг эхнийхээгээ бүр дуусгачлаа. Түлэгдчихгүй хэн шиг л явах хэрэгтэй байна. Янзын алуун байна да. Ёстой нэг халуун гэдэг бол энийг л хэлнэ гэдэг шиг. Амьдралдаа анх удаа ийм платформ ултай сандал авсан Тэмүүгээс бүр захиалж наашаа ирнэ гэд бас дандаа шалаар нэг яваад явах уу. Чи бас нэг өндөр тэгсэн чи арай өндөр ирцэн. Тэгсэн чи сантиметр эдрийг бас ингэж харж захиалах хэрэгтэй юм чи би чи шууд захиалсан чи байхгүй. Би чи барыг метр 80 болчиход. Тэгээд нөгөө өмнөх хүмүүс чийсэн намхан сандалаа тайлаад өнөөдөр бас нэг далай малаа явах юм. Энэ палаачтай зогцоод хахаар өмсчихсэн. Одоо хэр удаа энтэйгээ явах юм бага. Тэр хүртлээд явъя да. Энд ч төм түчгэнж бом буужгин чинь. Яжаа нөө цагаан сар шинэ юуных нь баяр, усных нь баяр гэж бүр бурхан минь. Аимшигтай их хүмүүс юм. За энэ Паттайя Сити гэдэг нөгөө бичиг байна. Хөшөө гэх юм уу бичиг гэх юм. Бичиг л юм да. BG Travel-ийн ээлжид нэгэн гинтэн бэлэг энэгээр дүүрэн усан буутай хүмүүс л явж байна. За тэгээд энэ их хүмүүсийн дундуур ороод явцгаая. Одоо гэхдээ энэ халуунда дасаад ч байгаа мó юм шиг эсвэл заримдаа гайгүй бас салхилаад гайгүй ч байгаа юм шиг санагдаад байдаг болчих. Одоо нөө далайн усанд ороод гарч ирээд ийм нартай салхичаад өнөөдөр гэхдээ саасныг бодоход бас салхитай байна. Тэгэхээр бас гайгүй хит амар бөхчмөн нас гайгүй байгаад байна. Нөгөө өндрөөс унаад шагаага мотлох үү. Яг энэ завсруудаар яна нөгөө нэг өндрөө өмсцөөд яана. Ингээ унчих үү. Өөч толгой эргэж байна. Энд ер нь ингээл хараа Хятад, Солонгос, Тайланд, Монгол, Орос, Европ, Америк, хар, шар, бор, цагаан гэл ерөөсө бүх төрлийн хүмүүс байна. Энэ бол угаасаа яг аялал жуулчлалын тэгээд одоо Тайландын үндэсний баяр цагаан сарын баяр нь болж байгаа учраас 7 хоногийн амралттай байгаа. Тэгээд энэ амралтын үеэр бас өөрсдөө сайхан аялаад амарчд юм байна. Тай хүмүүс аягүй их байна. Вау! Вау! Нарны цацрыг шингээсэн талдан хөө намайг явуулж хаяан үгүй нэмэн ганцэг хайлмхтраата насны тэгэл холлон хонгор минь. Okay my friend. Капкунка Босоод аваарэ. за насны хүмүүс өөрөө яваарэ. Жоо муу хүнтэй та. Жоо муу хүнтэй та. Жоо муу хаана би болчих биш чи бол би биш би бол би чи бол чи. Бурхан. Би таны аюулгүй байдлыг чинь төлөөд хэлж байна. Одоо хоёулаа хэрэгтэй болиа хаа. Одоо 10 дугаарын туршид хоёулаа бүх дугаар дээр хэрэгтэй. Хүмүүс одоо юу гэж бодох вэ? Чи тэгтээ ер нь ингээд нэг яг миний ээж шиг ихнэр шиг ингээд загнаадах юм. Биш тахаа. Үгүй яагаад тэгээд байгаа болчихлоо тэгүүлмээргүй штэ би. Ингээд айгуу гоё өөрийнхөө байх гэхээр хажуунаас үрж ирээд загинчих. За гэрээ цэвэрлэе да гэж гэрийнхээ орж ирээд гэрээ цэвэрлээч гэж загнагаар уурч үрдэг байсан уу? Үгүй гинэ ямар амар. Надад дээрчний усаагц. Йоо! Явж байдаг байна. Оо! Инээс нэрэ явдаг байна. Оо! Хаана илүү урдаа илүү дансалдаг юм болов?
Бангкокоос бол ердөө 3 цаг та автобусаар яваад очино. За өөрөөр хэлэх юм бол 154 км газар энэ амралтын сайхан бүс бол байдаг. За Паттаяг бол янз янзаар хэлж байгаа. Нэгдүгээрт бол уул нь хамгийн их хүн очдог, жуулчд очдог ийм газар, урд өмнө бол энэгээр их бахархдаг байсан. Тэгж учраас бол 4S-ийн одоо бүс нутаг гэж нэрлэдэг. 4S гэдэг нь бол англиар Sun, нар гэсэн үг, Sea, далай, Sand гэдэг нь бол is. Тэгээд дөрөвдөх нь бол Sex гэдэг одоо S гэсэн ийм 4S-ийн бүс нутаг гэж нэрлэдэг юм байна. Гэхдээ сүүлийн үед бол энэ чинь аль болохоор гэр бүлээр нь жуулчдыг одоо жуулчдыг аваач хамруулах гэсэн ийм хандлага бол мэдээ ирч хүчээ авч байгаа. За бид тэр очиод ерөөсөө шууд далай руу гарсан. Ерөөсөө далайн дундах шүрэн арал дээр нь очиж нэг хэсэг хугацаанд аятаа амрыг гэж бодсон. Юу болоод байгаа юм бэ? Running. Oh! Yeah! Oh my! Yo! Oh! Унса! Унса шүү. Яа, чи юу ч аадгүй замжааг байхад мэдчихлээ штэ. Oh my. Oh, бурхан минь. Йоо. Яа. Амар салхитай байх шиг байна. Хин ч хүмүүсийн зүйл. Нисэгжээд юм байна оо. Айлтай юм байна. Аргентино. Йоо. Яа, ямар гоё юм бэ? Йоо, доош харсан ч юм уу. Эмэр шүү, доош хартаа. Йоо, яаж буух юм болоо? Ч одоо уудаг байгаа, ус руу унчих болоо. Ус руу унаад GoPro маань гайг байгаа. GoPro яг би өөрөө гайг байгаа. За буучин. Тоон цаашил яад байгаа л та. Нөтө яаж юм бэ? Ой, унчих үү? Ой. Oh my God! Okay, my God. Oh! Thank you so much! Kapkunka! Oh! Happy New Year! Ерөөсөө юу болоод байгааг ч ойлгосонгүй би сая. Ийшээ гараад намайг дуудаад яваад очисон чинь зүгээр хоёр талаас хүн нэг гэл энийгөө жоохон өвдөөд гайхсан чи юу гэсэн ран are you run гэл тэгэл гүүсэн ч юу нисэл явчлаа. Тэгэл нисэж яваад тойрол ирлээ үнэхээр гоё байлаа. Аах юм юу ч алга. Үнэхээр гоё байна. Үнэхээр гоё. Thank you so much. It was amazing. It was wonderful. Wow. Бидний очиод бол маш их салхитай байсан. Энэ хурдны лоотгч нь бол ерөөсөө онгоцонд сууж үзээгүй битэрийн хувьд бол нэлээд айц төрөсөлтэй юм чи ерөөсөө өсөрж буугаад оож буугаад ерөөсөө илэг бүр авчих шахаад л тэгээ сүулдэ айгаад энэ ч одоо эсмэнд хүрдэг л байгаад тэгээд нутгийн улсууд бол энийг бол тоохгүй юм бэ. Харин зүгээр монголчуудын хувьд бол нэрлэхлэгүйгээр энэ нэг усны одоо аваарын энэ авралтын одоо хантааз энэ бол ерөөсөө шууд хилээд өмсчих дээр юм бэ тийм ээ. Зайшгүй өмсөх хэрэгтэй. За ингээд яаж бэхэлдэг талаар нь бид нар харуулж байна. Айхгүй нөө. Айхгүй наа. Юу сайхан байгаа бэ? Онцог юм. Онцог юм бил энэ юу юм чи дээгүүр нь ингэж яваад байна. Тэгээ мавагдана хүмүүст аваад тэгээд энэ дээр гаргачихна. Сая айгуу давалгаатай шүү дээ. Ус айгуу давалгаатай. Айс нүг. Жохоогүй. Надад таалагцсан. За энэ шофер бол их сонирм. Ерөөсөө энэ бол бидний хууч ярьдаг нөгөө цаасан шуу буюу нөгөө могой нисэгдэг штэ. Ерөөсөө тэр зарчмаар л одоо шинэ нисэгдэг. Энд хэдэн доллар байлоо?
энэ чинь нэг $7-8 хэрвээ нэг удаагийн нисдэг хийх хэрэгтэй. Гэхдээ бид тэр уул нисэе гэж бодсонч айгаад үнэндээ зүр хүрээг нисээг сүүлд нь харамсал та нисчдэг л байж. Энэ жоохон хүүхд нисэж байхад бид тэр юу вэ гэдэг дараа нь ламаа барьсан. Хэрвээ та нар очих юм бол энийг заавал нисч үзээрэй. Энэ бол ерөөс аюулгүй баталгаа бол 100% юм байна. Окей. Окей. Эцэг! Oh my gosh. Би яг юм хийж чадаас хийхгүй байна. Bye. Beautiful. Thank you. Айчтэн уунагаас. Өнөөдөр амар салхитай. Тэг ингээд нөө уян тасраад ч юм уу. Нөө яод хүйдээ гэдэг бүр амар аагаадсан чинь. Гэтэ маш гоё мэдрэмж авлаа. Ваа. Гэтэ тийм байгаа хүмүүс монголоор яриад байна. Наашир хөөрхөн байна гэж. Ноо гэр ташрууллаа штэ. Ой чи ирсэн үү? Ирсэн. Ямар хурдан ирсэн вэ? Тийм ээ нөө. Ингээд тойрсон. Гэтэ амар гоё мэдрэмж авлаа. Ёстой гоё мэдрэмж авлаа. Хүү гоё сэрүүцлээ. Танд яасан? Бид яагаад ч вэ? Та яасан? Танд ямар мэдрэмж? Яагаад ч вэ? Сайхан л байлаа. Нөгөө нэг ухаарч амжаагүй байхад нисчлээ. А одоо нисэх юм байна да гэж ойлгоогүй ээжэд л нисчлээ. Гэтэ надад нөгөө ингээд дээшээ өгсөх доошоо буух хоёр нь жоохон эвгүй байсан. Тэгээ яг агаар дээр Украины чи дүрсийг харъя та. Агаар дээр байгаа нь гоё да. За. Гоё юусэн тий? Гоё лаа. Тэгээд би чи тэрэлхэндээ баярлаа. Ийм гоё мэдрэмж өдөрт өөр мэдрэмж авч дээ тий. Би чи travel-ийн бас нэг юуг яриад тий заяа. Эднийх ингээд юу гаргад юм бэ? Одоо хуваараа аялж байгаа хүмүүст ийм тусалдаг, спорт хийдэг онлайн гайд буюу онлайн хөтөч гэж гаргад юм байна. Тэр нь юу гэсэн үг ах вэ? Одоо ингээд гэр бүлэрийн хүмүүс ч хуваараа аялдаа штэ. За одоо ингээд Тайланд явах гэж байгаа Бээжингээр дамжнаа, нислэг нь хол байна, буудал захиалаад өгөөч, Бээжинд байгаа найзууд байна уу өдр гэж бичингуудаа тэгээд дараа нь тэр нь янз бүрийн асуудал үүсдэн штэ. Одоо захиалга ороогүй ч юм уу. Эсвэл Вьетнам виза захиалцсан гэж хэлээд очсон чинь захиалаагүй байдаг тий. Тий, хожигдуулаад. Тий. Ийм асуудлууд дээр эднийх шууд онлайнаар ингээд хамт ажиллаа явчих юм байна. Онлайнаар захиалгыг хийгээд таксигийн захиалаад за өглөө буудлын чин гадаа тийм дугаартай машин тэдэн цагт очноо гэж одоо тэр тооцоогоо л хийчихвэ. Тэгэл тийшээ нь явуулчин за ийм биелаа дээр ингэж захиалсан гингуудаа онлайнаар шууд залгангуудаа нөгөө ресепшнтэй нь ярьждаг эсвэл мэдээллийг ингээд сольждаг бүх юм ингээд хийгээд өгчдөг. Бас нэг ийм одоо танд ингээд туслаад явчих юм хүн шууд ингээд хамт явахгүйгээр ингэж явж болд юм байна тий. Аа тийм байна тий. Гоё юм байна. Амар гоостэй. Одоо ингээд групп аялал явахгүй гэж бодож байгаа хүмүүст бол энэ маш гоё. Тийм шүү дээ. Бүх юмын цаанаас нь баг хөтчтэй юм шиг л зогцуулаад буудлаа очиход буудлаа нь бэлэн автобус унаа бүх юм нь бэлэн. Ерөөсөө та мөнгөө бэлдээл бичиг баримтаа бэлдээл утсаа интернеттэй цэнэгтэй байлгахад тэгэл яг гайдтай явж байгаа юм шиг дэлхийн хаашаа ч ингээ аялцгаар боломж бол байгаа юм байна. Ийм гоё боломжийг бас BG Travel олгож байгаа юм байна. BG Travel-ийн маань ингэдэг групп аялал одоо ийм олон хүнтэй аялал хийдэг, гэр бүлийн аялал хийдэг. Хөтөчгүй өөрөө шууд онлайнаар ингээд туслаад хамт яваад бүх захиалга юм чи Монголоосоо хийж өгөөд тантай ингээд шууд холбогдоод явчих. Ийм онлайн туслагч бас байгаа юм байна. Тийм байна. Баярлаа. Баярлаа. Баяртай. Баяртай. Арай болоогүй. Сайхан байлаа. Одоо өшөөч сайхан байна гэсэн. За. Wow. Oh, капкун кап. Йоо, энэ чи ямар гоё юм бэ? Ямар капкун кап. Паттайягийн далайн эрэг бол Таиландын аялал жуулчлалын хамгийн алдартай бүсүүдийн нэг юм.
Жил бүр дэлхийн өнцөг болон бүрээс сая жуулчин зөвхөн энергийг зорин ирдэг. Урт үргэлжлэх шаргал элс, халуун нар, цэнхэр далай. Энд хүмүүс зүгээр наран шаргалгад хөвтгээс гадна моторт завь, шүүхэртэй нислэг, шумбах аялал гэд төрөл бүрийн далайн спортыг сонирхож болно. Ялангуяа өдрийн цагаар далайн эр бүхэлдээ хөгжим, инээдхөөр, жуулчдын хөдөлгөөнөөр дүүрч Паттайя яагаад амралтын хот гэж нэрлэгддэг нь илүү мэдрэгдэнэ. Гэтэ нөгөө нэг баяр наадам маань болохоор ийш харуулбал бүр ингээд хүн хөлбөр пик. Өчигдөр би хэлсэн шүү дээ. Өнөөдрөөс эхлээд та нар миний дүрмээр тоглоно гэж. Тий. Таны дүрмээр тоглоно гоё биш үү? Таныг хаана явна бид дагаа явчих. Одоо бид хоёр та нарын үгээр явахгүй. За. Одоо бид хоёр үгээр явна. Одоо тий бид нар яах вэ? Одоо байж. Би юм яар дуусаагүй. За. Яагаад үгдслээд байгаа юм бэ? Уучлаарай. Яагаад ингэж эсвэл чи орно нэг төлөвтэй. За чи орч бүтээр болчих. Тий. За чи орчих. Өнөөдрийн хувьд бол нэрээ юм ярих завшаан их олдохгүй юм баг. Дандаа. Асыг чимээтэй. Нөгөө юу Лаосын экстрем аялал боллоо. Тий. Яста жигнэсээ экстрем аялчин гоё боллоо. Энэ завнууд бол өстой солиотой тавьхт юм байна. Амар юм байна. Би тэр дээр юм ярах. Тий. Боломжгүй ч тэгээ маш хурдтай явж. Тэр шүхрээр нисэж байхад бас юм ярих ч боломжгүй юм байна. Байхгүй. Тэгээд ерөөхдөө сайхан байлаа. Амар ширүүн тавьхт юм байна. Гэтэ энэ зам байгаа хаа. Ер нь бол завнууд нь зөвхөн тэрүүгээрээ явж байгаа. Юу гэжтэй. Зам байгаа. Явдаг далайн зам гэж байлгүй байдгийг. Юу гэж юм бэ? Далайн байдгүй тэнгэр зам байдаг шүү миний дүү. Тэнгэрт байдаг юм бэ? Тийм, далаад ч гэсэн зам байгаа шүү. Хэмжээнүүд бол явагддаг. За далай дээр бол мэдээж ирэх бие шарч байгаа. Дээр нь бол одоо энэ заваар явж болно, дээр нь шүхрээр нисч болно. За энэ хурдан одоо мотоцикл хувийн зав байж байгаа. Энэ дээр бол бас нэг хагас цагаар бол хөстөөд аваад явж болдог ийм нэг өсөг. За зүгээр бие шарах гэснээс бол нутгийн улсууд хэлжсэн хөөе та нар гадны улсууд манай нутгийн нарчнууд их хурц шүү дээ. Заавал одоо шинэ нарны хамгаалтын тос түлхээр хоёрдугаар их наран дулаан битээ байгаараа их хурц хүчтэй байдаг учраас дороо түлэгдэн шүү гэж. Үнэхээр ч миний арьс маргааш нь хуулраад ерөөсөө тийм ээ ачин болсон шүү дээ. За энэ голдуу Европчууд их очт юм байлээ. Замун Оросууд нийлээд энд их ирж амардаг гэсэн тийм ээ. Хагасаагүй бас орсоор бичсэн хаяг, Орос ресторан, Орос хоолны газар юу ч гинвэ. Үндсэндээ Паттайяд одоо ирж байгаа гол жуулчдын тоо бол дийлэнх нь Европоос мөн түүжтэн Оросоос бол их хэмжээний жуулчд ирдэг. Эдгээр зориулж ерөөсөө үйл ажиллагаа сүүлийн үед явуулж байгаа гэж орон нутгийн тэр тур операторууд ярьж байсан. За дөрөв нь би хэлжсэн энэ ийм янз бүрийн 100 цагаар зориулсан арга хэмжээнд явуулж байгаа. Дээр нь бол Тай массаж. Энэ бол ерөөсөө алдартай шүү дээ тийм ээ. Талаанд массажгүй газар шиж байдгүй юм байна. За массажа төрөл төрлөөр нь хийж. Одоо нэг усны мотоцикл унана. Дэндүү дураараа. Сайхан байна. Энэгээр ингээл хүмүүс ер нь ингээл далайн хэрэг дээр хөвтөл сайхан байж идэм байна. Ойрд бас ингэж нүцгэн шалтан яваагүй. Гоё штэ. Өстө жаргаж байна нэрээ. 21,000 шоо чи ийм гоё байсан юм бэ? Энэ бол том юм биш үү? Тэр нь бол жижиг юм байна. Ер нь бүгд ийм том юм уу? Тийм байна. Томдуу юм байна. Яана энэ олон завнуудын дундуур одоо хаашаа яаж явах юм болоо? Ястай сайхан байна. Ерөөсөө хоёулаа анханасаа тоглоомын дүрмийг гартаа авах байсан. Тийм байна. Бүгэнд нь ороо яваад жоохон буруутсан. Тийм, буруутсан байна. Одоо ерөөсөө ингээл яг өдөрлөгийг хоёулаа атгсан чигээрээ дуусъя. Тэгээ. Одоо дагаа яв. Тэгээ. Зүг. Аагийг дагаад яв. Зүг. Ой, тэр цагаан малгайтай нүднийштэй залуу дагаад яв. Оо, амар их шүү. Эмэр шүү. Энэ бүр хөлгүй байна. Ямар сайхан юм бэ? Энийг чинь сайхан гэдэг байгаа шүү дээ. Хүмүүсээ
Хатаага ард дээр ирээд энэ эхнэр хүүхдээ авчрахгүй ганцаараа жаргаад явахаар амар юм гимшиг сэтгэл дотроо тэгээд жаргаад идэх шүү. Тэгээд ер нь бол зүгээр ингээл тоглоал явуулаад одоо юу гэдэг нөө янзын үзэл би чи хаяа тэгдэж штэ. Ийхүү 21,000 реалити шоу маань үзэгч та бүхнийг зүүн өмнөд Азийн өнгө төрх аялын бодит амьдралтай хамт аялуулсаар байна. Мөн энэ удаагийн нэвтрүүлэг зөвхөн аялал үзүүлээ зогсохгүй. Өөр орны соёл, хүмүүсийн амьдрал, хоол, ах уй, аялын үнц нь мөнгөний бодит хэрэглээгээд олон зүйлсийг үзэгч та бүхэнд илүү ойроос мэдрүүлж байгаагаараа онцлогтой. Үзэгч та бүхэнд энэ удаагийн 21,000 реалити шоу хэр таалагдж байна вэ? Та бүхэн манай хоёртой хамт инээж, гайхаж, аялаж чадаж байна уу? Одоо наашаа ирж чинь хоёул тэр тоглоомоо жоохон хуцтмал байдалд оролцсон яа. За. Окей, яг одоо наашаа ирж. Тэгээд яах юм юу гэх юм? Би одоо тэгээд жоохон загнаад үзсэн шүү. Загнаад аа. Тэгээд одоо яах нь? Одоо чи ингэж. Одоо чи ингэж мотоциклаар өөрөөсөө унаад одоо давхиж байгаа зураг амгич цаач үгүй гэж. Тэгээ хоёул нэг оролдож ил та. Уралдахгүй байх. Тэгээд явж байгаад хоёул овс руу унчих ил та. Унаа та. Чи авар хантаацтай юм чи. Би унж чадахгүй. Та унж. Би таныг татаж гаргая. Би татуулахгүй гарчин л да. Зүгээр хоёулаа хамт унах нь гоё юм шүү. Та унчхаа би унах. Уралдуул харин уралдаа. Окей, би зүгээр нэг юм хэлье. Зүгээр ер нь нэг зүгээр бодогдоод байгаа юм хэлчихье. Бодогдоод байгаа юм хэлчихье. Хэдүүлээ тэр үеинд ажил хийгээл явж байгаа шүү дээ. Окей. Тийм үстэй. Чи тэгэл ингээл юм л бол би тэхгүй гээл, би тэгдэггүй гээл, би тийм хиймээр. Үй би нэг ч тэгээгүй шүү дээ. Чи дандаа тэгдэг шүү дээ. Чи дандаа тэгдэг, дандаа хоцордог, өглөө явах гээл би ч гэсэн ямар худалч юм бэ? Явах гээл гараад ирэнгууд чи жил цагтаа байдгүй тэгэл за хүлээж гаал явъя гэдэг. Явъя гингууд өө тийм юм мартчихлаа гээл тэгдэг. Үсээ ороод ийн нүрээ бодож ийн гээл тэгснэ. Би ч гэсэн бид нар ч гэсэн бүгд ажил хийгээл явж штэ. За та бити худлаа яриад дараа. Одоо ингээд хэрүүл хийх гээд байгаа. Хөөе би ёстой тэгэж хүлээл гэж мүлээлгээд харин ч би эрт усаад ус нүрээ анзлаа та нарт гай болчихгүйхэн шиг хөөрхөн болчихгоо. Та ямар худалч юм? Дандаа л тэгдэж штэ. Өнөөдөр ч гэсэн хэлсэн үстэй. Өнөөдөр ганцхан удаад усны хувцас марцсан. Гэхдээ дөнгөж хөдлөөл буцаж иргсэн шүү дээ. Тэр чи явах цаг нь болоогүй байсан. Чи чинь намайг эрт гарч ирсэнгүү гэж уурлал байсан. Тэгээд усны хувцас аваад өчигдөр хэлсэн шүү дээ бүгд. Оо та чи ямар сонь зантай юм бэ? Үгүй ерөөсөө би энэ чи сони яриаг байна. Зүгээр хэдүүлээ. Та миний бүр ингээд юм алдаа та юм нэг бүр ингээ хайгаад алдаа хайгаад ах юм. Энд чинь би таныг тэгвэл эхлээд хүлээсэн заяа. Таныг өнөөдөр хүлээсэн шүү дээ. Тэгэхээр бид нар юу ч яриаггүй. Тэгэхэд би тэгвэл 11-т гарч ирээд гадаа хар халуунд хүлээсэн. 12 цагт хөдлөнө гэсэн би цагтаа л гарч ирсэн. Би үнээсээ ингээ уурлаад байгаа юм уу? Үгүй чи ингээ юм хийхээр ингээ би тэгхгүй би тэгдэггүй гэлэх юм. Би тэгхгүй би усан дуунууд би айж штэ. Та нар ч гэсэндээ 25 гэсэн ингэж болохгүй штэ. Ийм амар чи унд явж ирсэн усан дуунчих муунчих. Би чи бас эмхтэй хүн юм бас айж штэ. Би одоо ингээ чамдаа бас маргалдмаар байхгүй юу? Одоо гендрийн асуудал гаргаад дээрээс үү. Тэгэл би эмхтэй хүн, би ингэж юм, би тэгж юм гээл дандаа л тийм. Тэгэл юм л болохоор ингээл би тэгдүү гал уурлаал ингээл амар хэцүү. Тэгэл ижиж чи бүгдээ чамаа гуйж авчраагүй үстэй. Чи өөрөө за явъя гэд яваа үстэй. Амар юм бэ та нарч. За би уулын тэхгүй байгаа гэж бодоод яваад байгаа шүү дээ. Окей. Тоглосон юм аа. Окей. Энэ найруулагчийн санаа ихгүй юу? Одоо үнэн л ингээд чи ирэхээр нь огийг ирэхээр нь ингээд хэлчих ингээд загинчих гэдгсэн. Тэгээ уурлаад нөгөө хизээ үлээ нөгөө нэг лаост байхад чи намайг нэг зайц эцэн мэдсэн гэ пранкцсан гэдээсэн шүү. Тэрний хариуг аваа тэгээд шагналд нь ийм сайхан хүүтэн өстө ундаа бэлгэлж байгаа маа. Миний дуучлаараа.
Алив майн хүүд ундаг очих юм дөө. Юу гэж дүүгээ усруу. Стоо уучлаарай. Харин тий юу гэж ус руу унгаж идэв. Би бүр ингээд яг ингээд хоцорчихгүй. Хайчихжсэн сайн. Монгол явчихсан. Шууд баяр хүрээ яриач намайг ирж аав. Энд чи би байж чадахгүй нэ. Гэхдээ чи яг өөрөө би ингээд яана хоцорчихгүй ингээд тань төв ушруулчихгүй гэд бодож байгаа яг тэр хэсэг чинь бүр хамгийн амар муухай байгаа байхгүй юу? Ус руу унах ч яг бүр Чи дандаа тэгдэг. Зод стоо уучлаарай. Та ямар муухай. Энэ ямар хэцүү бэ? Чи тэр бичлэгэн дээрээс үзээрэй. Би зүгээр энэ суужсэн чи сайн ирснэ тэгсэн байхгүй юу? За барсан одоо байдал юм байна. Одоо чи энийг пранктад ингээрээ гэдгснэ. Одоо чи юу яагаад бишгээд байгаа? Юу яагаад байгаа юм бэ? Юу зөвшөөрөө өстэй гэж энэ ч бит хоёр ерөн зүгээр та нарын заавраар л явж байгаа шүү дээ. Би сая бүр амар зориг гаргаж арай гэж өнгөр уурлаа шүү. Ямар гоё юм бэ? Гүйгүй би яхаж явж. Талын очоо. Сая гэхдээ амар муухай санагдсан. Амар муухай тэгээ бөөнөрөө тэгээд бүр ингээ яг мөннээсээ ингээд харч мөр ингээ жихнээс хэлж яах гэж бодсон. Тийм. Харин чи тийшээ хайчихжээсэн. Бид нар араас чи очиог бол чи нэрээ яах вэ? Тэгэл баяр хүрээлээ штэ. Ийм болоо яах вэ чи намайг авах уу? Би явах уу? Би явлаа эндээс буцлаа. Би явлаа эндээс буцлаа. Энэ бачдахгүй нэ. Гоё штэ. За нэг нулимс төслөөснэ. Мөстөө ундаа. Би ер нь уйлаад хоол мол авчиж болох уу? Даалгавар дээр нэг уйлах мөлих юм бэ нөө. За өрсөө дэвэл. Окей хөлөөрэй. Тэгээс хойлоо. Тэгээ идэ яваад гэж болох юм шахаа. Идэ яваад гэж болох юм байна. Огийг маань арай л ширүүдүүлчихлээ. Харин ч энэ аялын турш хизээж төвөг удаагүй үргэлж эерэг байж хамгийн хэцүү үед ч инээмсэглсээр явж байгаа үнэхээр хөөрхөн хүчтэй эмэгтэй шүү. Гэхдээ эмэгтэй хүний сэтгэл гэдэг угаасаа их уйхан зөөлөн байдаг. Гаднаасаа энийгээ дөнгөрөөсөн ч дотроо жижигхэн зүйлд хүртэл хэмзэглэж явдаг шүү дээ. Тиймээс залуусаа эмэгтэй хүмүүсийг битгий гомдоож байгаарай. Илүү их хайрлаж, ойлгож, сайхан үгийг харамгүй хэлж байгаарай. Учир нь эмэгтэй хүн хайр мэдэрч байж л хамгийн гоё гэрэлтдэг шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Пока, Сингапурын номер 1 кофе Пока. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй. Шинэ ус, шинэ соёл, шинэ дурсамж. Таны аялал бүрийг илүү тухтай, аюулгүй, аз жаргалтай байлгахад бид танд туслана. Манай аялын компани нь чанартай үйлчилгээ, найдвартай хөтөлбөр, туршлагатай хамт олноороо аялагч бүрт мартагдашгүй мөчүүдийг бэлгэлдэг. Та Таиланд, Лаос, Хятад, Вьетнам, Индонез зэрэг олон улсын сонирхолтой чиглэлүүдээр аялаж, үзэсгэлэнт байгаль, түүх соёл, өвөрмөц амьдралын хэв маягийг мэдрээрэй. Бид зөвхөн аялал бус, сэтгэл дүлдэх, дурсамж бүтээдэг. Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Анх 20 дугаар зууны их үед эрдэмтэд уургийн пептидийг нээнэлрүүлж Нобелийн шагналыг хүртэж байжээ. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Сарлагын уулын оргилд усны тунгалгаар ундаалж, эмийн 100 орчим ургамлаар хоололдог учраас сарлагын сүүн дагуулгадах уургийн хэмжээ хамгийн өндөр байдаг. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтвол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ.
Өсөөлөнгийн өх. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Цэлония. Сингапурын номер 1 кофе. Пока. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цайн. Сингапурын номер 1 кофе. Пока. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивент итгэгч. Дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ. Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч. Залуу төрх. Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Цэлония. Ивент итгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент итгэгч. Сингапурын номер 1 цай Пока. Сингапурын номер 1 кофе Пока. Одоо өлсөж байна. Өглөөнийх нь хоолн байна уу? Гэтэ энэ халуунд өштэй. Яг нэг тэгж нэг амар өсөөд идэх юм байна. Гэтэ ер нь бол одоо Одоо яг тоглож ингэж явж байгаа л яг өрөөнд орохоор л амар өлснөө мэдэрдэн шүү дээ. Одоо ингээ гадуур яваад юм хом үзээд байгаа болохоор гайгүй байгаа. Үгүй гэхдээ нэг Golden Gobi-гоос нэг юу өгчөөч. Ийхүү сэтгэл хөдлөсөн, инээж уйлсан мөчүүдийн дараа манай хоёр оролцогч BJ Travel-ийн дараагийн хөтөлбөр болох Паттайягийн бас нэгэн алдартай үзүр болох Усан онгоцон дээр зохион байгуулагддаг Lady Boy Show-г үзэхээр явлаа. Паттайя хот дэлхийд кабаре буюу Lady Boy Show-гаараа алдартай. Эдгээр шоу нь зөвхөн бүжиг, тайзны үзүүлбэр биш, харин хөгжим, гэрэл, хувцлалт, тайзны урлаг бүгд нийлсэн том entertainment тоглолт болдог. Тайзан дээрх өнгөнгийн гэрэл, гялалцсан хувцс, мэрэгжлийн бүжигчдийн үзүүлбэрийг хараад манай хоёр ч хэсэг хугацаанд аяллаа стресс, мөнгөний бодлоо мартан зүгээр л тэр орчныг мэдэрч суулаа. Тайландд бол иймэрхүү ижил хүйстэй, гэр хүйстэй юм улсууд бол маш олон байдаг. Тийм учраас бол аялал жуулчлалаар очисон ялангуяа эрчүүдэд би олон онцгойлон анхааруулж байна. Энэ хүмүүс бол гоо бүсгүйчүүд биш. Энэ бол эр хүйснүүд гэдгийг та бүхэн дахин анхааруулъя. За энэ бол Тайландын Паттайя хотын алдарт Алказар хамтлаг. Паттайяд бол ийм том хамтлаг бол 2 байдаг. Одоо та бүхэнд Алказар хамтлагийн тоглолтыг үзүүлэх гэж байна. За тоглолтын өмнө буюу хойно леди минууд буюу энэ эр хүйснүүд хүссэн, таалагдсан хүмүүстэйгэн хамт зургаан авахулдаг. Уураа сууж. Гэтэ яг ингэж энэ хамгийн хэцүү байгаа байхгүй юу? Ингээд өсөж ирээд тэгээд дандаа гой хоолнууд урд. Гэтэ Таиланд Lady Boy Show хамгийн
хөөхөн дэди боёо Таиландд л байдаг гинэ Паттаяд байдаг. За. Гэсэн манай гайд. За ямар гоё юм бэ. Тэгтээ амар сонирхолтой байна. Би өмнө бол иржсэн. Тэгтээ ийм шоу бол огт үзэж байгаагүй. Энд чинь бүр далаа эргээсээ өөр завинд суугаад далаан гол дээрээ том усан онгоцон дээр гараад тэгээд ингээд үздэм байна. Энэ бодвол тайз нь энэ юм шиг байна. Энэ хоолнууд ингээ аваад вишн тавиад явтаа сууч байгаа. Ингээ харахад таартай хоолнуудаа. Хоёул $1 өгөөд идэх үү? Хоёул $1 байгаа шүү дээ. Танд байгаа юм. $1 байгаа үстэй. Хангалттай байгаа үстэй. Юу яриад юм? Хоёул сүүл 15,000 төгрөг авах 3,500 гэж $1 чинь 3,500. Тийм үү? Тийм үстэй. Юу хотлоо яриад байхгүй чи энэ хаймаар зэлтэй. Яа, хоёул би энэ үнэ хэлээ гэж тагсан. Би сая өмнөөсөө хэлсэн юм аа. Тэгээ яг таныг нэрээ тэр тэмцээний юу чинь? Чи одоо тэр мөнгөийг өрөөг байгаа. Би ч өрөөг байгаа. Тий. Хоёул $1 асуулаад идчихэл та. Хонгон сөөлтэй юм. Тэгтээ $1 би өгөө. Хоёул ууж бол болно шүү. Ууж бол болно шүү. Yes. Soda please. Уух юм ууж болно. Тийм дөрөнгөө тийм. Уух юм ууж болно гэсэн шүү дээ. Нэг доовсон бодлоос ямар гэдэг. Абсолют 4 удаа яаж хийж барин хийж онтоо өгөөд. Өө энэ чинь тэгээд найраа. Одоо би гаднаас усундаа оруулахгүй шүү дээ. Манай ороод ирсэн байна. Манай Үнгүй юм гэсэн ерөөсөө дөрөнд байгаа. Хоёул $1 өгөөд идчихэл та. Яг адилхан $1. Нэг осны торгуулж гэсэн үг шүү дээ. Тэгээ бид хоёулаа зэрэг торгуулсан бол эдний шоу гэсэн самрын шүү дээ. Хоёул утгагүй болох уу? Хоёул зэрэг бүх мөнгө хаях уу? Хаях уу? Тий. За тэгвэл тооцоо чиний $1 хэдэн бат вэ? Давай би. За тэгээ $1 хэдэн бат вэ? 32 бат шүү дээ. 32 300 Тий, 32 бат шүү дээ. Идэл та. 32 бат биш юм уу? Идэхүү хоёулаа баатаа төлцөөд 32 бат шүү дээ. Хоёуланд нь нэмэлт 150 бат байгаа шүү дээ. 32 гэдэг чинь надад 68 бат. Ой, тэтэ. Энэ чимээ аваарай те. Дүрм зөрчиж $1 тэнцэх 32 баатар торгуулж хоол идлээ. Мэдээж Таиландд ирвэл Lady Boy шоуг үзээрэй. Энэхүү шоу хөтөлбөр зөвхөн үзүүлбэрээр хязгаарлагдаагүй бөгөөд жуулчдад зориулсан амтд хоолны сет хүртэл багтсан байлаа. Манай хоёрын өмнө төрөл бүрийн хоолыг инээд тавьсан байсан ч 21,000 шоуны дүрмийн дагуу тэд идэж болохгүй. Харин найруулагч $1 тэнцэх Таиланд баатар торгуулад идэж болох санал тавихад манай хоёр ярилцаж нэгдсэн шийдвэрт хүрч хоолоо амтлан
сайхан идлээ. За яг өгөөрөө. Одоо. Барсаад бол гар. Яава. Оргоо амжилттай боллоо. Окей. За хоёроо өгсөн шүү хараарай. За хараарай. За баярлалаа хамтраа. Сайхан хоол идээд авлаа. $1 өстэй амар идлээ шүү. Харин ч бид хоёр бүр хожчлоо шүү. Та нар торгуул гэдэг нэртэй боловч бид хоёр жаргачлаа шүү сая. Тэгээ энэ ч бас ирээд үзүүл бас мөнгөтэй ирэх ёстой юм байна хүмүүсээ. Мөнгө ч юм бол амар хөвт юм байна. Манай зарим нэг хүмүүс сая бүр хоосроод гарах шиг боллоо. Тэгэл нэг мөнгө өгч юм бол тэр хүн дээр л ирээд байт юм байна ерөөсөө ингээд нэг тагтаанд бодоо өчгөр бөөнөр ирчдэг шиг юм боллоо сая бол. Аж жаргалтай байна. Хоол идлээ, сайхан зугааллаа. Одоо явъя дараагийнх руугаа. За одоо дараагийн үртэй юу вэ? Thank you so much. Маш сонирхолтой шоу үзээд гараад ирлээ. Ер нь бол энэ тэнд явж байхад бол яг 100% эмэгтэй хүн гэж андуурхаар юм байна. Миний Эндүр би бол яалагч хүн байна. Бүр нөө солонгосын бүр октод шигэд харагдчихжээ зарим. Бид хоёр гэхдээ ярилцж байгаад яг зэрэг торгуулсан учраас хин хиндийн шудраг санагдаж байна. Одоо энэ дээр бол бид хоёр торгуул болсонгүй. Бид хоёр нэмэлт хожчлоо оролцогчд яллаа энэ удаад. Өнөөдөр огиогоороо бас зөндөө тоглоо хийчлаа, зөндөө уурлууллаа. Бас уучлаарай. Дахиад огиогоо уйлуулахгүй гэж амлая. За. Түрүү энэ ч нөгөө онгоцоо хүлээгээд байж хахад ийшээ гарч ирж байсан хүмүүс дандаа нэг юм нүүрэнд нь инээмсгэл тодорцоо яваад байхаар нь гайхаад байсан. Тэсэж нөгтөө цай тийшээ очичоод буцчихсэн юм байна шүү дээ. Сонирхолтой аялал байна. 21,000 шоу гэхдээ өнөөдөр бол гоё байлаа. Энэ удаад оролцогчид маань оролцогчдын оги бит хоёр нэмэлт мөнгө олсон нөгөө нэг сонин хоол идээд тэгээд тэр хоолноос олсон мөнгөө ерөөсөө үрээгүй явж байгаад өнөөдөр яалчгүй тэссэнгүү гоё хоолн дээр $1,000 $3,500 төгрөгөөр торгуулаад сайхан хоол идчихлээ. Энэ бол энэ өдрүүд дунд байсан бас амттай хоолнуудын нэг байлаа. Оги. Одоо нэг асуулт байна. За. Чи ер нь энэ 21,000 шоу шиг ийм ачаалттай ийм хүнд зураг авалтанд орж ирсэн үү? Үгүй. Энэ бол бас өсгөөд тэгээд хоол өгөхгүй. Тэгээд өөрөөсөө нь хоол хийлэгдэг. Дээрээс нь тэгээд гоё ингээд хүсснээр хоол идэж чадахгүй. Тэгснээ өдөр болгон өглөө 7-оос орой шөнө 10-11 хүртэл зураг авдаг. Тэгээ гинт бичсэн байж. Ийм амар ийм хүнд хэцүү зураг авалтанд өстө орж үдсэнгүү. Тэгээ чи хэдийгээр амраад байгаа юм шиг те бид хоёр ингээд зугаалаад байгаа юм шиг мөртлөө. Яг үндэ бас амар стресстэй ачаалттай байхгүй юу? Бид хоёрыг ингээд шууд одоо тийшээ яв, шууд ийшээ яв. Одоо тэгнэ хоолоо хий. Одоо бид хоёр бүр ингээд хэдэн цагт унтах, хэдэн цагт босох, өглөө хэдэд хаалга тогшоо ороод ирэх юм мэдэхгүй. Гэр бүл үр хөвгөөсөө хол. Тий. Тэгэл аагийг байн уйлуулчихна эдгээр. Тэгэл гомдооч. Тэгэл би гомдчихна. Яхаараа ийм навшийн нэвтрүүлэг хийдэг байна. Эний одоо хүүхэн дэх. Тий, тэгтээ хоёулаа өстой гоё. Оролцогч нар хоорондоо тохироод яг адилхан хэмжээний торгуул төлсөн анхны тохиолдол гэсэн шүү. Гэтэ сайхан идлээ шүү дээ. Ёстой нэрээ ганц $1 нэрээ өстой. Очоо баг хоол идэхээргүй ч бол. Энэ автобус алж байгаа юм шүү дээ. Жуучаад байна шүү дээ. Йоо. дотроо зур шоу. Өнөөдөр юу гэсэн гэж бүр намайг усанд ор гинэ. Үгүй би усанд орно гэсэн. Тэгсэн чинь харин тий ор гинэ. Яг одоо гэж. Тий. Тэгснэ үгүй яаж байгаа гэсэн чинь одоо гарахаас өмнө усанд ор гинэ. Би одоо хизээ усанд орохгүй. Өөрөө мэдэж болдгүй юм уу?
Өглөө гэж нэг сүрхээ ороод ирдэ штэ. Би чи өсөөс ирлээ. Хоол зүгдэлсэл. Хоолыг ээчмээрүүдийг эднэд чи нөгөө нэг бас бичлэгээ авах юм болоо хүлээгээд тисгүй. Яг эхлээд хуурж байтал ороод ирсэн. Яг бас орж ирэх үедээ орж ирэхгүй яамаар. Би чи эдрийг орж ирэхээс нааш юм хийдэггүй штэ. Би бүр өглөө амар ирцэрээд өлсөө. Манай хоёрыг эдэс татгалан болсон уу яасан буцах замдаа бүр яриа хөөрөн дийлдэхэ байжглаа шүү. Нэг нь юм ярахаар нөгөө нь улам нэмэрлээд хажуугаас нь харахад хов базаад жамжчих шиг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тай хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цайн. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадный крем. Сингапурын номер 1 кофе. Пока. Оригинал халуун ногоотой булдаг. Хоёр дахин халуун ногоо. Халуун ногоотой карбонара. Бяцлагтай халуун ногоотой. Ямар ч үед таны таалал нийцэх албан мэд төгөлцөх амт. Булдаг. Самьян брендийн албан ёсны дистрибьютор Баясаг хуульч. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадный крем. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Йоо, прямо ядарч. Өнөөдөр бүр гойд ядарлаа. Яг ус мосонд нороод, далай молоо ороод. Яадаг болохоор усанд орчхоор нэг цаанаас нэг ядраад нойр хүрээд байдаг шүү дээ. Одоо бүр чакра яг тэг хөвтэй зааж байна. Йоо, өнөөдөр урт өдөр байна. Өнөөдөр амар урт өдөр байлаа. Өглөөнөөс хойш ямар ч их явчих та. Ер нь ингээ хараад байхад манай Аз залуучууд ихэнх нь наа чи царай мотой байх юм да. Хин. Юу хүн байх вэ? Тийм ээ. Хитгэл. Юу хүн байх вэ? Гэс ичэндээ. Ёртөө амарх. Ер нь тэгэл өдөр ирэх тусам илүү хэлбэрхэн хийдэг болоо юм байна да. За ингэн та энэ хоолыг хийхэд танд ганцаараа идэхэд нэг улаан лойл, нэг төмөс, хоёр чимэх давсал хэрэг болно да. Тэгээ төмөс гинэ, хоёр чимэх
нэг төмс идмээр байсан юм биш үү? Ер нь өндөг гэж байгаа шүү. Мухаа ятарч байна. Нэр. Сасуултгай. Тэгээ сая яг бас үнэн хэлэхэд өлсөж ин л та зүгээр нөгөө юун дээр залхуул үрчлээ л дээ сая. Яг хэрвээ та хоёр байгаагүй бол би шууд залхуураад унтчих л байлаа шууд. Ер нь ингээл одоо нэг юм орондоо ороод хөнжлөө нөмрөөл хэвтэх. Тиймэрхүү нөхцөлтэй байгаад шүү. Гой. Энэ нэр үнэхээр амархан хоол юм аа. Яаж жахад одоо амттай болно шүү. Яаж жахад одоо яг амттай болно. Бүр нэрээ маргаангүй. Тэгээ ч юу нэ одоо өөрийгөө айгүйх зүтгэж байгаа шүү дээ би. Орой өдөр шитгэхэд одоо бас тий ирүүл яна манад ерөөсөө шүлний аяга энэс өөр аяга байхгүй шүү. Энэ чухам аяга юм уу эсвэл юу юм бүү мэдээ. Би бол энэндээ л ичээд байгаа шүү. Яг хийдэг байсан шүү дээ. Ус мустыг тааруулна гэж амар уу. Амар тааруулж гинэ бүр. Энэ бол эм биш ээ. Энэ бол эрүүл мэндийн бэлтгэл. Энэ бол малын гаралтай одоо сарлагын сүнээс гаралтай уурэг юм шүү. Тийм учраас энийг ямар ч үед хэрэглэж болт юм аа гэд надад маш гоё зөвлөгөө өгсөн. Тэгээ би тэрийг нь үзсэн. Тэгээд үзснийхаа дараа амин чанар гэж яг юу юм бэ гэдгийг ойлгосон. Өстэй юм гэж амар хичээлтэй. Тэгээд дээрэс нь маш өсөглөн. Тэгээ бүр ингээд амар ядарч байна. Сүүлийн өдрүүд бол эхний өдрүүд маш цоглох байсан бол одоо бас чакаа дуусч. Гэрээ санаж байна. Бүр хүмүүсээ санаж байна. Нэг жоохон хоол. Хармах. Яа, бүр ингэ сөвжүүлсэн. Махаа унгаагаад. Өдөр нь одоо тэгэж одоо яаж бас идэв. Хэрвээ идээгүй байсан бол баг ингээд мөлхөөд орж ирэх байсан юм шиг. Ядраа нөө. Ирэхэд ингээ хоол бэлэн байж идэг бол ямар гоё юм. Яг энэ материалаар маань ингээд бэлтцсэн. За тэгээд амин чанарын юуга уурга та ямар нэгэн хоол хүнс хэрэглэхээс 30 минутын өмнө эсвэл хоол хүнс хэрэглэснээс 30 минутын дараа уурга авах юм бол үр дүн илүү гэж тайлбарласан. Монгол хүний эрүүл мэндийн төлөө амин чанарыг ууцгаая. Гэтэ миний бол хоол хүнс бол яг л таараад дуусах юм байна. Яг миний барагцаагаар бол. Гэтэ яах вэ би? Тэрийн ерөн мөнгө бараг жоохон ойролцоо ч юм уу байгаа ах ч гэж бодоод байна. Сүрсүүл бодоод исэн чинь би үдэн дээрээ барсахаас маш бага мөнгөөр худалдаа авалт хийсэн. Үнэхээр яг энэ миний энэ дахиа сонгон ловон гор ямар гоё амттай болж байна гэж та нар үнэрчж байгаа зү. Амтны хувьд бол янзээ. Би тэгтээ их зөв сонголт хийсэн байна. Юу авч хэд хоны доо гэж бодож байгаа. Яг энэ горыг сонгосон нь яг байсан. Ямар гоё амттай юм. Ширхэг сонгон унсан ч гэсэн идэж шүү дээ. За хоол идчихээд сайхан устсанд ороод өнөөдөр нам унтыг маргааш усныг гэж өдөр байна. Тэгтээ ер нь бол дууслаа да.
Ийхүү 21,000 реалити шоу Паттайя дахь бас нэгэн дурсамжтай өдрөө өндөрлүүлж байна. Манай хоёр оролцогчийн хувьд аялал гэдэг зөвхөн гоё газар үзэх биш, өдөржин халуун наран зураг авалт хийн, нэг газараас нөгөө газар хүртэл урт зам туулна, ядарна. Гэхдээ маргааш нь дахиад л инээгээд шинэ өдөртөө залгана. Өнөөдөрчдэд халуун наран доорх далайн эргээр аялаж, мөнгөө тооцоолж, худалдан авалт хийж, инээж, гомдож, пранктуулж, торгуулж, бас алдарт Lady Boy шоу хүртэл үзлээ. Нэг өдөрт гэхэд ямар их мэдрэмж багтдаг юм бэ гэмээр ялагч тодорхойд ердөө 2 хоног үлдлээ. Гэхдээ манай хоёрын аялал одоохондоо дуусаагүй. Паттайягийн гэрэлтээр шөнүүд, шин сорилтууд, сэтгэл хөдлөсөн мөчүүд та бүхнийг цаашид ч хүлээсээр байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай үзэгчдээ. Та энийг харж байгаа. Хоолоо. Ямар гоё вэ те. Бисээ энийг хараад шүүс гооччлаа. Тэгэл нөгөө гоё байсан бүх мэдрэмж ба. Нураал унлаа энийг хараад. Хоёул нэг торгуулчих уу? Уга торгуулаад энэ мөнгөний хэн төлөх юм? Бишээ нөгөө нэг одоо нөгөө доллароос өгч л дөө. Уга хоёул торгуулаад гэсэн.